За А вектор нь энэ Б вектор нь юм бол векторуудын скалар үржүүр нь R бол K тог ол гэж. За хоёр вектор координатороо үүсгэн скалар үржүүр олох юм бол А векторыг үрждэг нь Б вектор нь тэнцүү харгалзах координатуудын хооронд нь үржүүлээ нэмдэг. 3-ыг үрждэг нь K дээр нэмэх нь 1 нэмэх нь хасах 2-ыг үрждэг нь 4 нэмэх нь K-г үрждэг нь 2. Энэ тэнцүү R байна. За энэ хаалцаадлаа үржүүлчих юм бол 3K дээр нэмэх нь 3 нэмэх хасахын хасах 8 нэмэх нь 2K тэнцүү R гэсэн. За энэ төсөөтэй гişүүдийн нэмэгдэх чинь энэ хоёрыг хооронд төвтөж. За тэгвэл 5K хасах нь 5 тэнцүү 10. За энэ дээрээс 5K тэнцүү 15 болно. 2 талын 5 тоогч бол K тэнцүү 3 болох нэ. За K3 гэдэг чинь бидний хариулт